хөөслөөд морин хөөрх учраас тэргүүн зэрэг төгсөж 45 онд улаан гэрээ хэлчирээ 2 жил болоод 47 он тарианаас өмнө ирээд 67 надад 68 он надад төгсөж 20 жилийн соёлын мөрийг тарьж бидний сургууль хүмүүст бидний үе дамжуулж өгсөн ачтаа багшилтай. Тэгээд энэ багшийнхаа нийгэмжтэй медалийг бас хийсэн хатан судалгийн төрөг ус агуулга нэрнээс цагаангүй яг ийм байдлаар ирсэн доолдоороос энэ авиртагчийн дата учаачсан өхнөмө ахын медалийг бас учаачсан гэж төвлөрөж хадаас авч уран сайхан чигтээ болон өсвөр өгчүүдтэй чиглэл чагнуулсан юм томчод байгаа. Ингээд энэ сайхан бүрдээ жишээ аавын медалийг гаргаж өгөө. Энэ уран соёлын талаар яг 2 ном бичсэн байгаа. Коллегийн 50 жилээр коллегийн 5 жилээр. Миний 6 дахь ном энэ Мянган багийн түүх. Энэ номоос хадгалуулъя. Тэгээд нэг хоног гэсэн чинь авч явах дэвгүй учраас хоньны зартлыг явуулъя гэж ээжтэй байдаг байж байна. Улаанбаатар нийс хотоос энэ төр суман дайрч иргэн дурсахгүй энэ жижиг уулзалтанд оролцож байгаа. Миний одоо бас 8 их хэсгийн нэг миний ээжтэй бол баярлж байна. Ингээд дурсамж хадгалуулъя. Дурсамж үйлэн хишиг сэмэрч шингэртэл хуурах шгэлвэ. Үндэс нэгтэн буюу миний сэтгэл нэгээрвэ. Танд айлгуу зүрхэн дэрч хурган тахил өргөж залбирах уулын минь сахиачгүй. Хөндөд ээж ааж өмбөн танаа. Эцэг өвгдийнхөө ариун дурсамжийг сэргээн таниулсан эргэн тусгай сэдвт уулзалтанд хөрөлцөн гэрч ирээдүйн хооч үедээ уламжлалт урлаг соёлоо өвдөн явахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа талархаж энэрхүү дурсамж өгдөө. Танд эрүүлэн урт удаан насхыг хүсэн өрөө хөргөн жамсрын охин боломжоо өргөлт юм. Энэ хичнээн зогсчихад тэнд бийсэн байна л дээ. Тэгт манай багш миний багш миний хайртай багш би цэцгийн шав анхнаас өгч одоо жаагаар байгаа бид анхнаас өгч шүү дээ багш тийм ээ багш тэг цэцгийн тэгтээ би жижигхэн 7 настай орж таны айлгээд манай ээж гүрчиж намаа амжирчээд байгаа манай багш тэндээс намаа таньсан баг танаад энэ хөвчлөө энэ хөвтийг нэвилээд өгчлөө би бийсэн баг тэгээд тэнд надад минь төс хадгалсан одоо би 59 онд л шүү тэр долоостой. Тэгээд одоо би яг тэнд над хоёрч сахар нэг борчин нэг амбрын тат одоо амбрын дугуй орчих тийм тал. Ингээд над 5 төгөлтэй өглөө би ажигчмэт гэрээ жаад мэргэжсэн. Тэгээд одоо танаас ороод өнөөдөр адгийн шав багшийнхаа энийг яаж гарахгүй л би бодоод яваад байсан. Өнөөдөр миний багш Монгол Улсын соёлын тэргүүний ажилтнууд Монгол Улсын алтан алцуудыг авсан хөө. Тэгэхээр адгийн шавны өнөөдөр багшийнхаа тэр хайр таттай багшийнхаа замдаар явуулгээд өнөөдөр би багшийнхаа тэр алтан алцын чавлаа, соёлын тэргүүний чавлаа өнөөдөр тийм ээ. Ийм байд хайртай юм бол өнөөдөр миний багш байна, миний багшийн аав байна, багш. Ингээд өнөөдөр манай гар гэлээд адгийн шавны
интернет аваач маань одоо хэрэгцээтэй хайрдаг миний бас багшиж учраас хайрдаг. Миний зүрхэн өөрийн сан дотор ийм зүйлтэй том энэ байсан. Тэр хамгийн хайртай зүйлүүдийн нэг. Тэгээд ч хэлцээндээ гаргасан ном ийм зүйлийг зөрүүд ингээд байсан хүмүүстэй хамт дүрсэж өгсөн байгаа нэг ахыгаа дүрсэж ингэж өгсөн байгаа. Итсэн байхаа та энэ дотрийн цагаа энэ мандина барьсан зогсож байгаа улын сэрэнхүүгийн ээж мандина барьчихсан зогсож байна. Энэ цагаан хүү байна, энэ бүрэн гэдэг ухаан байсан. Зогсож байна. Сүхийн бүрэн. Бид энэ ахын гардал ингэж л явсан ингээд зур гэдэг бол тэнх үлдээдэг учраас энэ тэнх бол тэртээ тэргүй номдоор үлдсэн байгаа. Тэгээ энэ боттой тэнх бол үлдсэн байгаа учраас энэ аяндаа хийх юм түүхий. За ингээд энэ хүний надад миний мандины хөгийг ингээд мушгаад ингээд хөггүй болгочгаа зааж чи хөгдөөх гээд намайг дөнгөж нэгдүгээр ангид байх. Тэгэж өгч надаа хөгжим ингэж хөглөл сургасан. Тэр мандыг тэрсээр би одоо жарх хүрдээ. Гэвчүүдээ одоо тэр мандинаар би насан туршдаа гоолж идлээ. Тэгэхээр авир дах маань надаа миний багш төдийгүй миний одоо юуг хоолыг олгож өгсөн ийм амьдрах хоолыг минь олгож өгсөн ийм ачтаа буянтай хүн байгаамаа. Тэгэхээр одоо дүрсгүй байхын чаргагүй энэ цагаан хүү ийм сайхан ажил зохиож байгаа дохондоо бас баярлж байна. Одоо их садан байгаад ингэж ахын маань нэр одоо сүрийг ингэж өндөрт өргөж ирсэн. Тэргүүл өндөрт өргөгдөж явдаг хүн тэгээд их садан ийм сайхан юм хийж байгаад бид их баяртай байна. Ах би сайн их баяртай. Баярлаж байгаагаа одоо илэрхийлээ. Энэ төшиг болж урд удаан насаж бидэнд эрүүл хөгжмөсөн насны өрөөдийг дэмжлээ. За, янз янзын хатуураас өнөөдөр энэ сайхан үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ ажлыг санаачилсан цагаан хөлөйтэй баярлалаа. За энэ зүүж байгаа ахнар, эгчнэр энэ доогор сууж байгаа би нартай их баярлж байна. Тэгээд одоо би бол нэг юм уу. Тэгэхээр Монгол хүн ярьж байгаа. Энэ бол за улаанэрийн авирдах бид хоёр бол маш их дотно байсан. Дотноо бид хоёр бүтэн 5 сар хамт ажиллаж байсан. Тэр бол 1980 оны хавар. 70 оны хавар. Би нөгөө анаахын дээр сурч байгаа зэрэг татагдаад тэгээд 9 сар очоод 70 оны 2 сард би гэрт нутагт очсон байхгүй мөнгөөхтэй зэрэгтэйсэн. Тэгээд одоо намрын сургуульд явахаар бас мөнгөний хэрэгцээ нөгөө сургуульд одоо мөнгөтэй явах болсон. Тэгээд авирдах чи одоо миний
надтай хамт ажил. Тэгээд одоо бид над тодхон санагч байна. 1970 оны 2 сарын 2 дээр бид хоёр хоёулаа моороор болоор өгсөд цагаан гэдлээр гараад Уут очоод уран нөхөчд очоод бид уран нөхөшийг харгаад тэгт одоо бол ирээсээ байхгүйсэн. Тэгт маш их сайхан харгаас. Тэгээд бид бичрээр одоо ингээд бичрээр юу майхан одоо на уртсууд тэрнийг бариад тэр хоёроо тэр хаваржингаа мод үйдсэн. Одоо тэр чинь 2 сарын 20-наас тэр шохон модоо илж байгаа байхгүй. Тэгээд 4 сар хүртэл хоёулаа тэр мод байлдаа. Тэгээд би 8 сар хүртэл 8 сарын 10-д хүртэл ажилласан. Тэгээд би бол тэндээс 600 төгрөг аваа явж байгаа байхгүй. Үндсэндээ бол сургуультай болж байгаа хамгаалалт ингээд явж байсан. Тэгэхэд бол ах бол ирээсээ маш их сайхан л та. Хүнд бол одоо хэдийг загна гэж байна. Амины хөөл гэж байна. Амины хөөл зуда чи тэг ин тэрнийг тагч ханягэн гэж. Хоёроод нь бол хоёлаа урсандаа би хоолгын хөгшин хуураад. Би бол 2 дугаар хоолгын. Цагаан муудаа тааварч юм. Нэг бол одоо зөөн темирхүү тэр дэхтэр замын хүч яваад. Тэгээ хөгшин хуураад. Ингээд бид 4 сар бараг 5 сар хамт ажиллаад ингээд намрын сургуультай баяртай ингээд мөнгөтэй болоод ингээд явж. Тэрхний одоо хөдөлмөрч гоохоо тэр юу дэжлээ надад бол маш их одоо гурам хайрсан хөдөлмөр хэм нөхцөлийг бол одоо ирчнэмж өгсөн ийм одоо үйл явдал болж ясаа biz одоо байнга дурч байнга болж байгаа. Ингээд босдоно бол мөнгө хэрэгч яа дэх юм яриад. Энийг ийм сайн болсон юм байна. Ингээд одоо тав хүндээ одоо тав хүн бол нэмахтай тэгээд одоо зүйлээ ингээд одоо настан гоотта энд үйлэлтэй удам одоо уртудаан наслаж маш одоо их хийж гэрчтэй сайхан байж сэтгэл одоо өндөр байж ажил үйлчин улам бигжин дэсэж эрүүл ах байгаарай гэж одоо би хүсэж байна. Яг үднэр харвагаас нь одоо би энэ дээр болсоос хойш энэ айтай өөр хамт байдаг дандаа айг байдаг. Манай их чинь надад сайн манай мөдөдө. Тэгээд бид нэр чинь ямар хоёр экан хөөд бид нэр чинь манай энэ намсгээд баг уулж мэдэх баг. Муухан мэдэх. Муухан мэдэх. Саа мөмөлэн. Одоо тэгишна. Манай одоо буйн дэлгэр энэ юм арга хэмжээнд орчихгүй байгаа. Тэгээд буйн дэлгэр бас юм санд юм болов уу гэдэг бас санам зовоод байдаг. Нэг дугаар. Тэгээд бид нэр одоо юм сайхан цагаан гуйгаа юм сайхан юм байгуу арга хэмжээ авч байгаа баярлалаа. Нэг дугаар, хоёр дугаарт одоо тэр сая нэг сайхан шүлэн гэсэн би аваа нэг бодлоо. Миний аав яг тийм цагтлаа бичсэн байх гэж бод. Тэгээд миний аав болж нэг малтай их баян хүн байсан. Аюугаа сайхан баян малтай хүн байсан. Одоо цагаан юмдаа ёстой колимерийн баатар болох байсан. Тэгээд бодогод нэг харамсчил явд энэ яг одоо тэгээд тэр цагт одоо ийм сайхан юм байсан биш. Тэгээд манай наач хүүхдүүд одоо
Тэр нэг тусламжийг гаргад юм болохана гэж би доктор боддсон зүгээр. Тэгээд яванд болох байх. 45 онд өнгөрсөн би сайн мэдсэн 13 настай би онцгойсон. Тэгээд одоо миний доктор 12 тана гоцорсон бас одоо гүгдийн аа. Тэгээд одоо энэ гүгдүүчгээс нь одоо сайхан явахад би дүүгангоо гэж бас боддог. Би долоон эрдачтан долоон окторгоо долоон одон гэвдээ долоон ачтан би баярж явсан. Эдгээр нэмлэх ихгээд харж явдаг. Миний дүүг орж байгаа юм чинь гэж бодоод дүүгэн гэж боддог. Гэж явдаг. Баярлалаа. Нажид. Эне şu hamtık olacak değil mi? Эне şu hamtık. 하던데 안들어 이거 거의 이거 저번에 거의 내가 거의 도도 치기 오단에 버마리 얘기 또 온다 이렇게 자 자, 사안에 단지 거의는다. 거의 여러분 익사하는 모습 보자. 이거 다 되니까 오픈사하는 스타하면서 바로 와. 아한테 이런 게 같이 하는 게 무슨 인가?